Амьдралд нь олон шалтгаантай байж болно л доо. Эсвэл депресстэй байгаа хүн ер нь уйдаж эхэлдэг. Жишээ нь таалагдахгүй ажиллаа хийгээд ч юм уу орой болгон ингээл суугаад энэ юмнаас уйдаад аливаа зүйл таалагдахгүй. Хүн уйдахаараа анхаарал нь ер нь аливаа зүйлд төвлөрөхгүй. Чин сонирхлыг татах юм байхгүй байх гэсэн. Хичээл дээрээ ч юм уу ажил дээрээ идэвхгүй бас үр бүтээлгүй байх нь бас уйдалтыг авчирдаг. Тэгэхээр яг үндэ чиний сонирхлыг татахгүй байх гэсэн. Уйдж байгаагаа мэдэрчээвэл чинийг ирж хайх түлхэц болж байна. Яг чинь илүү их гоё зүйлийг хүсэж байгаа. Тэгээ чадхаа бас мэдж байгаа болохоор өөр юм хиймээр байна гэдэг мэдрэмжийг уйдалтаар чамд илгээж байгаа. Тэгэл маш их юм бодоол ертөнцийг ингээл бодоо. Уйдалт нь тийм буруу мэдрэмж бол биш. Хамгийн сууд хүмүүс ч гэсэн уйдж байгаа шин зүйл нээлт хийсэн байдаг. Тэр уйдал нь чамайг амжилтанд хүргэж болно. Нэх манайхаа шиг өдөржингөө бараг нэг үр бүтээл байхгүй. Өөрийгөө хөндлөнгөөс харж үзээд хийх юмаа хэрэг үнэхээр олж чадчихвэл чи олон нийтэд уйдж байгаагаа бас нэг зарлаад хэрэг байхгүй. Олон нийт уйдж байгаагийг чи мэдээд тэднэрт ямар ч хэрэг байхгүй. Чамд ч ямар хэрэг байхгүй. Олон нийт яг үндэ чиний юу мэдэрч байгаа нэг хамаагүй харин ч уйдахартай байна. Уйдаад байна гэдгийгүнгүүт ямар арчаагүй навш вэ гэж боддог. Түүнд үнэхээр ингэж хийх юм байгаа махтай гэж гайхаж магадгүй. Зүүн бүрийн хамааралтай болсон зүүн бүрийн уух юм эсвэл тамхины хамааралтай болсон хүмүүс яагаад хамаарлаасаа гарахад бас хэцүү байдаг вэ гэвэл амар чөлөөт цаг хийхтэй. Үнэхээр завтай хийх юм одоо уйдахаараа завтай зүгээр нэг хоосон өнгөрөөсөн цаг хугацаагаа ингэж тамхи татаж хэтэрхий их удаан хугацаагаар уйдаад байх ер нь муу юм байлээ. Мэн ингээ уйдаа байжсэн чинь гинт санамсаргүй чи өгчүүл ер нь үгүй яах вэ? Чамд үргэлж гоё санагддаг чи хизээж уйдахгүй. Үргэлж хийхийг хүсдэг зүйл чамд байдаг да. За баг зэрэг чиний зоригийг шаарддагч байсан юм уу? Тэр гоё юмнуудаа чи юу н хийж байх хэрэгтэй баг. Уйдах штэ. Уйдаад байгаа нөхцөл байдлаасаа эрт ер нь гарах хэрэгтэй. Ер нь ганцаараа байхдаа ер нь би бол нэг уйдаад дэдэггүй. Ягаад гэвэл интернеттэй үед ер нь уйдна гэж яг юу гэсэн үг вэ те? Интернет дээр харж үзэж болох мянган бичлэг, кино, сургалт, дуу бүх хязгааргүй их мэдээлэл дунд болохоор ухаал ээжтэй интернет таараа уйдж гин үү гэд мессеж бичгээр надад амар сонин санагдтыг. Эсвэл уйдсан уу ч юм уу эсвэл тэгэхээр би ерөөсөө хизээч уйддаггүй. Одоо дахиад карантин эхлэх гэж байна. Ковид гэд нэг айхтар одоо өвчин гарцсан байгаа хүмүүс ингээл өвдөж мөвдөл бүр жинхнээсээ маш хэцүү. Гэртээ байх юм гоё боломж бидэнд ер нь гарч байгааг эргээр бодоод тэгээд аль болох уйдахгүй өөрийгөө хөгжүүлээд эсвэл ямар нэгэн шинэ содон зүйл туршиж хийж үзээд гоё цагийг өнгөрүүлээрэ. Цаг хорон мөч бүхэн хизээж дахин давтагдчихгүй. Яг одоо яг өнөөдөр чи өөрийгөө одоо бүхий л амьдралдаа чи байж болох хамгийн өндөрлөх чинь яг өнөөдөр баггүй юу? Яг өнөөдөр бол чиний хамгийн залуу байгаа өдөр шүү дээ. Чи хизээч дахиж энээс залуу болохгүй, чи үргэлж хөшөрнө. Өнөөдрөөр амьдраа гэсэн юм биш. Чамд мэдээж план, төлөвлөгөө мөрөөдөл болон дуртай юмдаа дурлаад тэрнийхээ төлөө өөрийнхөө сонирхлыг өдөх хэрэгтэй. Дуртай юм болгоно олон зүйл туршиж үзээд тэгээд яг хизээч чиний ядрахгүй хийх дуртай зүйлийг хүн олоход амархан байдаг. Тэгээ зоонд орчдөг. Нэрээ бас энтэй холбоотой хүүхэлдэг кино үзсэн. Энэ ямар гоё хүүхэлтэй кино вэ? Ерөө үнийг үзээгүй бол үзээрэй. Надаа бүр амар гоё санагдаад би бараг 2 дахь үзсэн. Тайлбар дээр линкийг тавьчих. Тэгэхээр чи уйдаад өгөхгүй хаа. Хүн уйдалтаас болж өгдөггүй гэтээ ганцаардлаас болж өгдөг. Судлаачид ганцаардлыг өдөрт 15 тамхи татсантай ижил хор хөнөөлттэй гэж үзсэн байна. Ганцаардмал хүмүүс нь эрүүл нийгмийн амьдралтай хүмүүстэй харьцуулбал эрт өгөх магадлал 50%-аар илүү. Энэ нь бие махбод чалтай бөгөөд цаашдаа зүрх судас үе мөчний өвчтөй болох болзошгүй юм.
Өөрийнхөө биеийг хайрлаад өөрийнхөө биеинд байгаадаа маш тийм талархалтай хандаад өөрөөсөө хизээч удахгүй байх нь зүгээр. Ягаад гэвэл маш олон хүмүүс үйлж эхлэегүй, өөрийгөө хайрлж үзээгүй байж иж аль хэдийн өөр хүнийг хайрлах гэж үздэг. Энэ нь маш хэцүү. Ягаад гэвэл чиний анхны хайр чинь өөртөөгөө байх ёстой хайр. Өөрөөсөө үүднэ эсвэл өөрийгөө үзэн ядна гэдэг бол чи өөртөө маш сонирхолтой. Чиний дотоод ертөнц чинь бүхэл бүтэн хязгааргүй, огторгүй, үнэхээр хязгааргүй ертөнц чиний дотор оршиж байгаа. Чи ухаад чи өөрөөсөө хизээч удахгүй. Ягаад гэвэл чи өдөр ирэх тусам магадгүй өөрийнхөө тухай шинэ зүйлсийг олж мэдэж болно. Битээ уйдараа тэгээд уйдж байгаагаа олон нийтэд зарласнаар ямар ч ашиггүй шүү. Тэрний оронд шинэ мэдлэг мэдээлэл үнэгүй хаасаагүй байгаа. Хэрвээ чи яг одоо интернеттэй чи намайг ингээ үзчихвэл чамд бүхнийг хийж үзэх аргачлал, заавар боломж байгаа. Заалгүй их мэдээллийн уур хаадар чи байна. YouTube дээр ингээд бичлэгээр хүмүүс ямар нэгэн юмыг сурах гэж их үздэг. Тэгээ би YouTube-ээс бас маш олон зүйл сурах гэж үздэг. Жишээлбэл би хоол хийх гэжээвэл ийм хоол гээл YouTube-ээс харж үзээл. Би гэрээ цэвэрлэх гэжээвэл яаж гэрээ цэвэрлж яах гээл YouTube-ээс харж үзээл. Юмыг мэдэх тусмаа илүү их гүнзгий цаашаага зүйлс байдаг. Тэм болохоор хизээч хүний тарих мэдээд ханахгүй. Эхний багтаамжийн хязгаарыг одоо хизээж тогтоож чадахгүй. Ягаад гэвэл маш хүчтэй, маш олон зүйлийг тогтоож чаддаг хүний тарих гэдэг бол тийм амар гайхамшигтай. Компьютер тоол ямар нэгэн мэдээлэл чинь толгой руу ороод багтахгүй байна гэдэг бол байхгүй. Тийм багтахгүй байна гэсэн юм байдаггүй. Чиний туршид миний хумсыг хэрвээ анзаарсан бол маш сүртэй болсон байгаа. Kawaii Nail Lovers гэдэг юм хумстай болсон. Тийм жинхэнэ хумс. Яг миний хүссэн ямар ч хамаагүй дагаврыг хийж өгдөг. Nail Lovers-тай баярлаа. Тэгээ хүмүүс бас өөрсдөө хүсэж байгаагаар хэлээд юм билээ. Kawaii Nail Lovers-ыг дагаарай. Би бас намайг ч гэсэн дагаж болно. Тэгээ чадвал өдөр болгон дасгалаа хийгээрэй. Bye. Never listen to the no's, I just wanna keep moving. Keep my head up when I act. Head up, that's a fact. Never looking back.